Сайн байцгаана уу? Хэрвээ таны хүүхд Roblox тоглодог бол та энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Би өөрөө мэдээллийн систем менежмент мэргэжилтэй ээж хүний хувьд хүүхдүүдийнхаа дэлгэцэн хэрэглээнд маш өндөр ач холбогдол өгч анхаардаг. Тэгээ энэ талаар бас мэдээллүүдийг байнга судалж ингэж хуваалцаж байдаг. Тэгээ өмнө нь бол дандаа хүүхдийн YouTube-ээр юу үзэж гин, ямар хүүхэлтэй үзэж гин гэдэг хүүхдийн контентын тал руугаа илүү их судалгаа хийдэг байсан бол сүүлийн үед ингээд видео тоглоом гэдэг зүйл бас ингээд дэлгэцэн хамгаалалт маш их нөлөө үзүүлж байгаа юм байна гэж ойлгоод тэгээд энэ видео тоглоомын талаар бас судалж эхлээд байгаа. Тэгээд сүүлд би Instagram-ийнхаа story дээр хүүхдүүд нь ямар видео тоглоом тоглодог вэ? Тэгээд би энийг ингээ ревю хийж ямар хөө тоглоом юм байна гэдгийг ингээд үзье гэд ийм асуултын цанх гаргасан чинь бараг 80-90% нь Roblox тоглодог гэж хариулсан байсан. Тэгээ би энэ Roblox-ийн утсан дээрээ татаж аваад тэгээд Roblox-ийн талаар бас тодорхой хэмжээнд судалгаа хийж үзлээ. Сайн муу зөндөө олон мэдээллүүд байдгийн байна. Тэгээд өнөөдөр Roblox-ийн талаар эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэх хэрэгтэй зүйлсүүдийг хуваалцахаар бэлтлээ. За Roblox дээр бол юу яадаг юм бэ? Энд чинь ингээд зөвхөн өмнө нь болохоор ингээд юу яадаг байсан шүү дээ. Бид нар жоохондоо ингээд зөвхөн гэр дотор байгаа хүмүүстэй яг тэр тоглоомоо ингээд татаж аваад тэгээд ямар ч тийм интернеттэй холбогдоогүй тэгээ ингээд хамтдаа ингээд хоорондоо тоглодог байсан бол одоо эн чинь нэг юм бүр юм интернет орчинд яг нэг юм бидний ингээд сургуулийн орчин, ажлын орчин, гэр бүл хамаатан садны орчин гэдэг шиг яг нэг юм ийм танихгүй хүмүүсийн дунд ийм тоглоомын талбай дээр хүүхдээ орхисон юм шиг юм болцсон юм байна шүү дээ. Roblox гэдэг бол маш олон дэлхийд даяар ингээд хүмүүс хоорондоо хамтдаа тоглодог юм байна. Тэгээ дээрэс нь зөвхөн тэр Roblox-оос ингээд тоглоомыг гаргадаг биш. Тоглож байгаа хэрэглэгч нар нь өөрсдөө ингээд тоглоомоо зохиогоод, тоглоомоо бүтээгээд тэгээд тэр Roblox дээр ингээд апплод тэгээд өөрсдийнх нь тоглоомыг өөр хүмүүс бас ингээд тоглож болт юм байна. Тэгэхээр ингээд мэдээж дэлхийд даяар сайн муу олон янзын хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд зарим тоглоомууд нь бол үнэхээр тийм хүүхдэд тохироогүй юм аюултай агуулгатай кинонууд бас юунууд тоглоомууд бас зөндөө байдаг юм байна. Насан туршидтэй зориулсан ч юм уу эсвэл бүр ийм аимшигтай хүчирхийлэлтэй тийм тоглоомууд ч гэсэндээ ингээ хүмүүс зохиогоод тэрийг энэ Roblox дээр ингээ оруулсан байт юм байна. Хэдийгээр ингээ Roblox өөрийн гэсэн ийм хяналттай тиймэрхүү тоглоомуудыг ингээ хасаад хянаад явдаг ч гэсэндээ зарим хүмүүс ингээ код модыг нь өөрчилж аваад тиймэрхүү тоглоомуудаа ингээ устгуулахгүй хүмүүс ингээ тоглосоор байсаар л байт юм байна л да. Тэр нь жишээ нь ямар хуу тоглоомууд байх вэ гэхээр ийм хитрхи ийм харгас ийм аллагын сценүүд гардаг тиймэрхүү тоглоомод бас байд юм байна. Эсвэл юу яадаг бүр ийм насан туршидтын ийм бэлгийн харилцааны зан үйлчлүүдийг ингэж аватарууд нь хоорондоо хийдэг тийм тоглоомод хүртэл байд юм байна. Тэгэхээр бидний эцэг эх хүний хувьд Roblox аппликейшнийг энэ платформыг хүүхдүүдтэй ингэж танилцуулж тоглуулахаас өмнө зайлшгүй мэдэх хэрэгтэй хоёр зүйлсүүд нь Roblox дээр аюултай хүмүүс гэж байна. Аюултай хэрэглэгч нар гэж бас байна. Аюултай тоглоомууд гэж бас байна. Тэгээд дээрэс нь энэ тоглоомууд нь өөрсдөө маш их юм донтуулах чанартай, маш их юм донтуулахаар бүтээсэн тиймэрхүү юм тоглоомууд байна. Ийм гурван төрлийн аюулын талаар эцэг эхчүүд зайлшгүй мэдэх хэрэгтэй юм байна гэж үзлээ. За эхлээд би аюултай тоглоомуудын талаар ярив. Дараа нь аюултай хүмүүсийн талаар ярив. Тэгээд дараа нь энэ донтолт ямар үед хүүхдийг яг энэ видео тоглоомод донтцсон байна гэж үзэх юм бэ? Тэгээ энэ донтолт өөрөө ингээ яг яаж үүсдэг юм бэ? Тархин дотор юу болоод байгаа юм бэ гэдэг талаар яриад явъя. За аюултай тоглоомууд гэхээр би сая хэллээ шүү дээ ийм харгас хүчирхийлэлтэй тоглоомуудыг хэрэглэгч нар нь өөрсдөө ингэж бүтээгээд тэрнлөө ингээ хүүхдүүд орчих. Дээр үед ингээ бидний гар утсан дээр ингээ найзууд ч юм уу ангийн хөвгүүд ингээ октод ийм айлгадаг ийм гинт цочоодаг сүнстэй бичлэг байдаг шүү дээ Тэгэл бүр ингээл амар айгаал бараг шүн зүүдэлж мүдлэл Яг тэр шиг ингээд юу яадаг тийм аимшигын үйл явдалтай амар тийм цочоодаг тийм муухай бөөн цус нүж аллаг хэдлэг гардаг тиймэрхүү тоглоомууд байдаг гинэ. Тэгээд бүр энэ бол ингээд чинь яав чинь ээж би ингээд чиний яав ээж ингэж амар харигс байдлаар ингэж хандж гин ингэж алж гин хядж гин гэдэг тийм юуг ийм үйл явдалтай тийм тоглоомод байдаг гэж аахгүй. Тэгвэл тэр чинь ингээд жоохон хүүхдийн хувьд хүүхд чинь ингээд яг бид нар ингээд хүүхэд гэлтгүй
том хүн хүртэл ингээд зүгээр кино үзэж явахдаа ухамсараараа бол энэ бол жинхэнэ биш, энэ бол кино гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ ингээд далд ухамсар нь тэрийг ерөөсөө ингээд бодит амьдрал руу эсвэл хуурамч юм уу жинхнээсээ болоод байгаа юм гэдгийг ялгадаггүй. Энэ бол ингээд бодит амьдрал дээр жинхнээсээ надад тохиолдож байна гэж хүлээж авдаг юм байна л та хүний далд ухамсар. Тийм учраас ингээд бид нар кино үзэж жинхнээсээ айгаад эсвэл бүр ингээд өрөвдөөд уйлаад эсвэл бүр ингээд элгийн өшөлт инээгээд те жинхнээсээ ингээд сэтгэл хөдлөл гардаг биднээс. Яг л бидний далд ухамсар тэр киноны үйл явдал дээр болж байгаа зүйлсүүдийг ингээд жинхэнэ гэж хүлээж аваад байгаа учраас яг тэр шиг ингээ хүүхдүүд яг тэр видео тоглоомыг тоглож байхдаа ингээд тэр бүхэн үнэхээр өөртөө тохиолдож байгаа юм шиг ингээд далд ухамсарт санагдаад байдаг. Тэгээ дээрэс нь ингээд өөрийнх нь аватар гэдэг ингээ өөрөө бүтээсэн байгаа дүр нь яг жинхнээсээ өөрөө юм шиг тэрэндээ ингээд ийм атачд буюу ингээд тэрэндээ ингээд юу атсан одоо яг өөрөө гэж ингэж өөрөө юм шиг тэр аватар тохиолдож байгаа зүйлсүүд нь яг өөртөө тохиолж байгаа юм санагдаа. Одоо чинь бид нар бас ингээл те видео тоглоом тоглож байгаа бол нөгөө нэг Temple Run маань эсвэл нөгөө нэг ингээд юу Subway Surf ч үлээ те тиймэрхүү тоглоом бид нар 10 жил байхдаа зөндөө тоглодог байсан шүү дээ. Тиймэрхүү ингээд тоглоомоо ингээд тоглож байгаад баригдаад ч юм уу ингээд гинт унаад өхөж мөгчөнгөт ингээд нэг юм цээж рүү ингээд нэг юм цочдаг шүү дээ. Гинтийн юм цочих мэдрэмж байдаг шүү дээ. Яа тэгэл тэд нар чинь ингээд бид нар тэр дүртэй ингээд атач тулцсан. Өөрөө яг тэр юм шиг ингээд бидний далд ухамсар хүлээгээд авцсан. Тэгээд тэр нэг одоо гар утсан дээр байгаа дүрэнд тохиолдож байгаа юм бид нар ч ихнээсээ тохиолж байгаа юм шиг далд ухамсарт мэдрэгдээд бид нар ингээд өхөнгуудаа эсвэл ялагдангуудаа ингээд зочиод байгаа байхгүй юу? Яг тэр шиг ингээд хүүхдэд яг тэр аватарт нь тохиолдож байгаа бүх зүйл ингээд жинхэнэ юм шиг санагддаг учраас тэр нь ингээд бүр далд ухамсарт нь жинхэнэ юм траума буюу юм сэтгэлийн шарахыг үүсгэж тийм байл л да. Тийм болохоор ийм аюултай тоглоомууд руу орчих үедээ гэж бид нэр одоо хамгаалах хэрэгтэй. Тиймэрхүү аюултай тоглоомуудыг аль болох ингээд хаагаад одоо parental control гэдэг ийм эцэг гэхийн юм удирдлагын хэсэг рүү нөрөөд, privacy хэсэг рүү нөрөөд бүх ингээд юунуудын чат матлах боломжуудын те ийм одоо танихгүй хүмүүсийн бүтээсэн тоглоомууд руу орох боломжийг ингээд хязгаарлаж хааж өгч явах хэрэгтэй. За дээрэс нь ийм аимшигын ийм аллагтай хүчирхийлэлтэй тоглоомоос гадна одоо юм гаж донтой хүмүүсийн бүтээсэн одоо хүүхэд сонирхдаг тиймэрхүү юм гаж донтой хүмүүсийн бүтээсэн тийм одоо бэлгийн харилцааны зан үйлдэлүүдийг хийдэг тийм тоглоомууд бас Roblox дээр байдаг юм байна. Бүр ингээд одоо би интернетээр хайж үзлээ тэр зураг мөрөг бичлэгүүд нь ингээд ил байж тийм байх та хэд ч гэсэндээ ингээд хайгаад үзэх юм бол ийм кондо гэдэг тоглоомууд төрлийн тоглоомууд юм гинэ. Тэгээд яг тэрнлөө ингээд оронгууд юу ачдаг. Тэр аватарууд нь ингээ хоорондоо янз бүрийн бэлгийн харилцааны position буюу юм байрлалуудыг ингээ хийгээд идэг. Жинхнээсээ ингээ хоорондоо одоо бэлгийн харилцаанд орж байгаа юм шиг тийм янз бүрийн үйлдэлүүдийг ингэж хийдэг тийм тоглоомууд байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор тиймэрхүү юмыг ингээд ерөөсөө хүүхдийг expose хийлгэж болохгүй шүү дээ. Чи ингээ жоохон хүүхэд шүү дээ expose хийлгэн гэдэг нь одоо гинтийн байдлаар самсаргүй байдлаар тийм юмуудыг хүүхэд олоод харчих юм бол тэр чинь бас ингээ тийм цочроо тий хүүхэд мэдгүй юм аа ингээд харчлаа. Тэр нь ягаад ч юм ингээд хүүхэд ийм өмнө нь хизээж чадж байгаагүй ч юм уу те. Буруу юм болоод байна гэдгийг хүүхэд бол мэдрэх байхгүй юу. Тийм байна. Тиймэрхүү юм аюултай тоглоомууд байд юм байна шүү. Тийм болохоор та хэд маань бас тэрийг тиймэрхүү тоглоомууд руу хүүхэд орцсон байх үедээ тэр мэрийг ингээд сайтар хянаж шалгаарай. Би бол бүр Roblox гэдэг апыг нь бүр устгачаа гэж зөвлөмөр байна. Яг гэвэл эн чинь бас л ийм маш их донтуулах тийм одоо юутай шинж чанартай гэх юм уу хүүхдийг донтуулахын тулд бүтээсэн. Яагаад гэвэл энэ Roblox чинь Robux гэдэг ийм одоо юм худалдаж авдаг юм мөнгөнд тэмдэгттэй. Тэргээр асар их хэмжээний мөнгө олдог учраас хүүхэд тэр Roblox-ыг тоглох тусмаа хүүхдүүд тэр Roblox гэдэг тоглоом дээр янз бүрийн тийм аватарын өмсгөл зөөсгөл тоглоомын тэр сэлэм мэлэм гэдэг ч юм уу тэр идэл хэрэгслүүдээ ингээ худалдаж авах тусмаа Roblox гэдэг аппликейшнд ашигтай байхгүй хэмжээний мөнгө олох байхгүй. Тийм болохоор заавал тэрийгээ тийм ингээд хүмүүсийн юм тархины ингээс тархийг нь сайтар судалж агаад яаж бүтээвэл хүүхдүүд энэ тоглоомыг тоглохоо болж чадахгүй вэ гэдгийг судалж агаад бүтээж байгаа учраас маш их тийм донтуулах шинжтэй байдаг. Бид нар тэрийг зайлшгүй одоо мэдчих хэрэгтэй. За ийм байна. Аюултай тоглоомод гэж байна. Тийм болохоор ингээд болгоомжтой байгаарай. Хүүхдүүдтэй анхааруулаарай. Хүүхдүүдтэй хамгаалаарай. За дээрэс нь аюултай тоглоомудаас гадна аюултай хэрэглэгчд гэж бас байна. Тэр тоглоом чи зөвхөн хүүхдүүд тоглолт юм биш. Ингээд насан турш хүмүүс те яг хүүхдийг сонирхдаг юм гаж донтой хүмүүс тэр тоглоом дээр яг юм өөрийн гэсэн яг юм хүүхэд
шиг ийм игдүүтэй аватар бүтээгээд тэгээд тэр аватараараа ингээ хүүхдтэй яг үеийн хүүхэд юм шиг чатлаад тэгээд найзалж агаад хувийн мэдээллийг нь авах ч юм уу тиймэрхүү юмнууд тохиолддог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг ба шүү дээ энэ бол зөвхөн Америкт тохиолдсон явдлаа тий. Монгол тийм байхгүй гэж юусоо бодож болохгүй. Бид Монголч гэсэндээ ингээд зөндөө олон янз бүрийн хэрэгүүд гардаг. Монголд ч гэсэндээ ингээд онлайн дээрлэхэлт гэдэг ч юм уу тиймэрхүү юм зөндөө болдог. Тийм болохоор бид нар ингээд хүүхдүүд маань ятаж одоо нэг юм одоо Америкийн нэг юм гаш шунтай нөхөртэй чатлчихгүй маа гэхэд тэр нэг одоо янз бүрийн бэлгийн харилцааны үйлдэлүүд хийдэг тэр тоглоомууд руу орчих үдээ. Одоо ингээд бас нэг тийм тоглоом байдаг гэж аахгүй Roblox дотор ингээд яваад оронгууд баха аватарууд сууж идэг. Тэгээ тэр аватар нь ингээд сууж ангууд урд нь нэг өөр аватар ингээд ийм стрип клуб шиг ингээд нүцгэн ингээд бүжиглээ байж идэг. Тийм тоглоом хүртэл байж идэг гэж аахгүй. Хүүхэд тийм юмыг юусаа харж болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тиймэрхүү юмудаас ингээд хамгаалж авах хэрэгтэй. Тэгээд тэр ингээд танихгүй хүмүүс яг яадаг вэ гэхээр ингээд яг үеийн найз юм шиг ингээд хүүхдүүдийн хамгийн их тоглож байгаа хүүхдүүдийн дунд ингээд алдартай болж байгаа тоглоомууд руу ороод тэр тоглоомыг ингээд тоглож байгаа хүүхдүүд рүү өө чи өстой мундаг байлаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд одоо магтаад үеийн хүүхд юм шиг ингээд найз ингээд чат үүсгэж харилцаа үүсгэж жагаад тэгээд одоо юу ачдаг яг энэ нөгөө Roblox-ийн ингээд чат нь өөрөө юм хяналттай учраас хамаагүй ингээд юу юм уу янз бүрийн тийм одоо sexual юмнуудыг ингэж бичиж болохгүй. Тийм болохоор ингээд өөр одоо хуйлаа юу яа энэ Instagram дээр би бинийгээ дагая эсвэл Discord дээр би бинийгээ найзлая, Snapchat дээр найзлая гэж яагаад өөр чат руу одоо ямар ч тийм контрол байхгүй, ямар ч хяналт байхгүй тийм чат руу орж агаад тэгээд ингээ хүүхдийн хувийн мэдээллийг нь асуух ч юм уу эсвэл өөрийнхөө ингээ хувийн одоо идэрхтнүүдийнхаа зургийг явуулах эсвэл юу яах хүүхдийг те зураг явуул энэ тийм юмныхаа зураг бичлэгийг явуул гэж шаардах. Эсвэл те ингээд өөрөө Roblox гэд одоо тэр юу Roblox гэд Roblox тэр худалдаа авалт хийдэг юм тэмдэгт байгаа шүү дээ. Тэрийг бол жинхэнэ мөнгөөрөө худалдаж авна. Тэгээд тэр тэмдэгтээрээ ингээд Roblox дээрээ худалдаа авалт хий. Тэнгууд хүүхдүүд рүү ингээд би чамд Roblox бэлэглэе. Би чи ингээд миний сайн найз, хуйлаа ингээд сайн найз болж байгаа юм чи би чамд Roblox бэлэглэе гэд ингээд бэлэг мэлэг өгч жагаад тэгээд одоо юу яадаг гэж байгаа байхгүй ингээд янз бүрийн чи над руу зураг явуулчих тэгвэл би чамд Roblox бэлэглэе чи эсвэл одоо надтай Instagram дээр найзал эсвэл чи надад ингээд одоо гэрийнхээ хаягийг өгч гэдэг юм уу ингээд хүүхдийг ингээ юм мэдгүйгээр нь далимдуулаад хувийн мэдээллийг нь авах ч юм уу тэнгуут би чамд ингээ Roblox өгье чи тэр Roblox-аар ингээ дуртай юм худалдаж аваарай гэх мэт байдлаар ингээ хуурж агаад тэгээд ингээ ингээ янз бүрийн тоглоомын талбай дээр уулзах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд гардаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээ хүүхдүүдэд танихгүй хүмүүстэй ерөөсөө чатлж болохгүй. Тэгээд дээрэс нь аюултай хүмүүс нь яадаг вэ гэхээр ингээ тэр чинь ингээ хоорондоо юм voice одоо уцаар ярьж байгаа юм шиг ингээ хоорондоо яриад тоглолт юм байна. Эсвэл ингээ voice message явуулт юм байна. Тэнгуут ингээ хүүхдүүд рүү юу яхаар ингээ voice message явуулсан. Тэрийг ингээ сонсонгууд яг ингээ ийм порно киноны ийм яг ойрлж морилж байгаа хэсгийнх нь ингээд дууг бичээд ингээ явуулсан ч юм уу. Эсвэл яг нэг тиймэрхүү ийм одоо муухай чимээ одоо тийм насанд хүрчдийн агуулгатай тиймэрхүү чимээнүүдийг ингээд voice message-ээр явуулцдаг ч юм уу. Тиймэрхүү одоо асуудлууд гараад байгаа юм байна л да Roblox. Тэгээд Roblox бол энийг ингээ эцэг эхчүүд маш их шүүмжлээд шүүх мүхэд өгөөд тэгэд ерөөсөө шийдэж чадахгүй байгаа гэдэг тийм мэдээлэлүүд явсан. За тэгээд дээрэс нь одоо яг нөгөө нэг онлайн дээрлэхэлт одоо Facebook мөг дээр ингээ би бинийгээ буллиддаг, дээрлэхдэг гэдэг шиг Roblox дотор бас ингээд хэсэг бүлгэрээ ч юм уу, ганцаараа ч юм уу ингээ хүмүүсийг дээрлэхэд одоо чи ингээ тоглож чадахгүй байх гэж шоолдог ч юм уу эсвэл өө чи бараг л хүл таарнаа гэх мэтэр ингээд би бинийгээ онлайн дээрлэхэлд бас энэ Roblox дотор маш их явагддаг гэж тийм асуудал бас гардаг гэсэн бэлээ. Тийм болохоор бид нар ингээд ийм эн чинь болохоор яг ингээд бид нар ерөөсөө ингээ хүүхдээ гадаа тоглуулахдаа тоглоомын талбай руу ингээ явуулахдаа яг ингээ авж гараад хамт ингээд хараад байж дээ шүү дээ тэр тоглоомын талбай дээр танихгүй хүмүүс байна хүүхдүүд хоорондоо ингээд одоо асуудал болох уу ийшээ явчих уу зам амруу орчих уу гэд бид нар ингээд хамгаалаад байж дээ гэхдээ энэ интернет орчин гэдэг зүйл чинь бас яг адилхан ингээд хүүхдээ хараад хамгаалаад хянаад байж ах тийм орчин байхгүй юу
Тэн дээр чи ингээд янз бүрийн хүүхдийн үзэж болох юм байна, болохгүй юм байна. Зөвхөн Roblox биш юмаа гэхэд ингээд өөр бусад видео тоглоомын ийм аппликейшнүүд болохоор ингээд тоглож байгаа дунд нь ингээд сурталчилгаа гарч ирдэг. Тэгээд ингээд яг тоглож байгаа бол ингээд товчоо дарахж яхад нь гинт сурталчилгаа гараад ирэнгүүт санамсаргүйгээр тэр сурталчилгаан дээр дарагдчихж байгаа байхгүй. Тэгвэл зарим видео тийм тоглоомууд гар утасны аппликейшнүүд нь ийм порно сайтуудын сурталчилгааг ингээд гаргаад ирдэг. Тэгээ хүүхэд зүгээр тоглоом тоглож байгаа санамсаргүй байдлаар тийм сайтууд руу ороод тийм юмыг ингээ олоод харчиж байгаа байхгүй. Тэгэхээр би бол хүүхдүүдээ яг тодорхой насанд хүртэл нь чадвал 16 нас хүртэл нь гар утас одоо таблет ерөөс авч өгөхгүй гэж бодож байгаа. Хэрвээ ингээ үнэхээр хичээл даалгавар интернет хэрэг боллоо гэхэд яг ингээд компьютер дээр том өрөөндөө бүх хүний өмнө яг тэр дэлгэцийг ашиглаж авах хэрэгтэй хүүхэд. Анханасаа тэгээд сурч юм бол хүүхэд ийм л байх ёстой гэд одоо заагаад өгчих юм бол хүүхэд яг тэгжил сурна штэ. Анханасаа ингээд бид нар шууд хүүхдээ ингээл те плейтгээр тоглуулдаггүй, бид нар хүүхдүүдэд хутгаар тоглуулдаггүй, хайч бариулдаггүйтэй яг адилхан энэ гар утас интернет гэдэг юм чи ингээд хүүхдийн үзэж болохгүй асар олон төрлийн зураг, бичлэг, мэдээллүүд байгаа учраас тэгээ дээрэс нь одоо бид нар чинь сошиал медиа дээр хүмүүс бие биентэйгээ яаж харилцдаг вэ гэдгийг мэдэн штэ. Бие бинийгээ яаж доромжилж, яаж доош нь хийж, яаж муухай үгийг ингэж комментаар бие бин рүүгээ шидэлцдэг вүлээ. Ямар одоо өвчтөе мэдрэл хүмүүс ингээд лайв хийгээд одоо яаж муухай хараад байгаа бичлгүүдээ ингээд апплод хийгээд байж идэг үлээ гэдгийг мэдж байгаа штэ. Тэгэхээр яг тийм одоо юмыг ингээ хүүхэд одоо бага наснда тийм ингээ сошиал медиа нээчлээ Instagram ухаад байж байгаад яг тэр нэг өвчтөе мэдрэл хүмүүсийн комментиг бичлгүүдийг лайвыг ингээд олоод үзчих юм бол хүн чинь ийм байд юм ба штэ. Эн чинь ингээ онлайнаар ингээд хамаагүй дураараа хараагаад өрөөгд ингээд байж идэм бэ штэ гэдэг нэг тийм буруу соёлыг хүүхэд авчих واخгүй юу. Тэгэхээр ингээ анханасаа за интернет орчин дээр харж байгаа энэ сошиал медиа дээр харж байгаа бүх юмд итгэж болохгүй. Хүмүүс энэчээ чи ингээ яг өөрийнхөө байгаа байдлаараа ингэж ерөөс өөрийгөө харуулдаггүй маа. Эсвэл хамгийн сайн сайхан юмудаа харуулдаг. Эсвэл ингээ шал зарим юм ингээд бодит байдлаар шал худлаа байдیں шүү. Ялангуяа одоо ингээд хиймэл оюухан гэдэг хөгжсөн байгаа үед ингээ хүмүүс шал хуурамч те нэг юм бааваа ингээд өсөрдөг трамплин дээр ингээд өсрээд байж байгаа тийм хуурамч бичлэг. Тэгээ тэрийг чи ингээд эцэг хэн ч өөрөө үнэн бичлэг юм уу жинхэнэ юм уу AI хиймэл оюуханаар хийсэн бүгдийг ялахгүй. Тэгээ хүүхдэд бас ингээд ийм хуурамч бичлэгүүд ингээд их гараад байгаа. Чи энийг ингээд бодит чи ихнээс нь ингээд ялгах хэрэгтэй шүү. Зарим одоо ингээд одоо энэ одоо бүр ингээд хиймэл одоо тийм AI-ийн юм юу аккаунтууд хүртэл гарсан шүү дээ Instagram дээр те. Яг жинхэнэ ингээд огтуд шиг ингээд рил хийгээл ингээд бичлэгэн дээр ингэж мингээл бүжиглэл. Гэтэ яг үндэ жинхэнэ хүн биш. Зүгээр л нэг юм хиймэл оюун ухааны хийсэн юм дүр тэгээд тэр нь ингээл маш олон дагагчтай маш олон юм одоо жинхэнэ хүн юм шиг зарим нь бүр ингээд жинхэнэ хүн гэд итгэчихсэн байдаг. Тэгээд бид нар хүүхдүүдтэй энэ бүхнийг ингээд ялгаж салгахыг ингээд зааж өгөх хэрэгтэй. Утас өгөхөөс өмнө сошиал медиа дээр бүдүүлэг хүмүүс байна, соёлтой хүмүүс байна, муухай бичлэг байна, сайхан бичлэг байна, хүүхэд үзэж болох юм байна, болохгүй юм байна. Тэг хэрвээ чи ингээд самсргүй байдлаар одоо утас таблетаа оролдож жагаад ингээд харах ёсгүй юм харчих юм бол аав ээжтэй заавал хэлээрээ гэж сануулах хэрэгтэй. Хүүхэд тэр чинь ингээд нэг л буруу юм боллоо гэдгийг зүүн сонгороо мэдчихэж байгаа шүү дээ. Тэгтээ ингээд загнуулахаас айгаад ч юм уу ерөөсөө аав ээжтэй хэлэхгүй би ийм нэг юм сони юм үзчихлээ би гинт ингээд утсан дээр юм сони юм гараад ирлээ гэдгээ ингээд намайг загнчихгүй дээ гэдэг ч юм уу эсвэл ингээд намайг буруутгаад миний энэ гар утас миний таблетыг хураагаад авчихгүй дээ надад өгөхөө болчихгүй дээ гэж айгаад тийм одоо санамсаргүй байдлаар порно кино үзсэн ч юм уу ийм аимшиг юм олоод харцсанийг аав ээжтэй хэлэхгүй нуучдаг байхгүй юу. Эсвэл одоо ингээд танихгүй хүнтэй ингээд чатлцсан бол тийм одоо танихгүй хүн өөрлөө ингээд одоо өөрийнхөө идэрхтний зургийг ингээд явуулсан бол тэр хүн нь өөрөө бас ингээд айлган сүрдүүлсэн байж болно шүү дээ. Чи ингээд намайг ийм юм явуулсныг аав ээж дээрээсээ хэлж болохгүй. Тэгэх юм бол аав ээж чи ингээд одоо чамд дургу болно. Чи ямар одоо балер юм хийдیں ямар балер юм үзсэн ингээд одоо чамайг үзээ ядна чамайг гэрээсээ хөөн чамайг хайрлахаа болно гэд тиймэрхүү худлаа ямар айлгачдаг. Тэгээ хүүхэд гэдэг чи өөрөө ингээд
бие дааж амьдарч, бие дааж өөрийгөө амьдралаа аваад явах чадваргүй учраас 100% эцэг их хоёроос хамааралтай байдаг учраас ингээд аав ээжтэй ингээд таалагдхаас өөр одоо аргагүй амьдардаг учраас тий ингээд тэр аав ээж нь таалагдахгүй байсан ч тэр хүмүүстэй ингээд гаццсан байдаг учраас аав ээжээсээ маш их айдаг, аав ээжийнхөө урмыг хуулахаас айдаг. Тийм болохоор ингээд тиймэрхүү юм тохиолдлоо гэхдээ аав ээжтэй хэлэхгүй нуугаад өнгөрөх үеуд байдаг учраас бид нар ингээд гар утас, таблет, интернеттэй ингээд танилцуулахаас өмнө энэ бүхнийг анхааруулж хэлэх хэрэгтэй. Хэрвээ танихгүй ч амраа ингээд мессеж бичих юм бол чи тэр хүнд ямар ч тийм боломж олох хэрэггүй. Чи тэрний шууд блоклох хэрэгтэй. Чи аав ээжтэй хэлэх хэрэгтэй. Аав ээж нь чамайг юусоо буруутгахгүй гэж анханасаа анхааруулах хэрэгтэй. Хэрвээ чи үзэх хэсгүй юм үзчих юм бол аав ээжтэй хэлээрээ бид хоёр чам туслана. Энэ бол одоо 100% чиний буруу биш гэдгийг аав ээж нь ойлгоноо. Тийм болохоор аав ээжтэй хэлээрээ гэж урьдчилж сануулж хэлэх хэрэгтэй. За тийм байна. За 3 дугаар аюул бол мэдээж энэ Roblox гэдэг юм уу энэ видео тоглоом үзчих маш их тийм донтуулах одоо шинж чанартай байд юм аа. Цаанаасаа бүр ингээд донтуулах гэж бүтээд юм аа. Хүүхэд тэр тоглоом дээр олон цагийг өнгөрөх тусмаа тэр тоглоом дээр гарч байгаа сурталчилгаануудыг их үзнэ. Тэр тоглоом дээрээс маш их тийм одоо янз бүрийн худалдаа авалт хийн. Тэгэхээр тэр нь өөрөө тэр одоо Roblox гэдэг компанид нь ашигтай байдаг учраас хүүхдүүдийг ингээд яавал те ингээд энэ тоглоомын үе шатыг даваад ингээ янз бүрийн бэлэг аваад янз бүрийн юм шагнал аваад байх тусмаа энэ одоо Roblox-ийн ая хөгжмийг ингээ сонсох тусмаа энд ингээ донтоод болж чадахгүй гэдгийг мэдэж албаар тийм байдлаар бүтээдэг учраас хэрвээ таны хүүхэд ингээ дэлгэцэн амралт орсон бол хэрвээ таны хүүхэд видео тоглоомд донтсон бол хэрвээ таны хүүхэд ингээ YouTube үзгээ, Shorts үзгээ донтцсон ингээ байнгын нэхэд байдаг бол энэ хүүхдийн буруу биш ээ. Та өөрийгөө ч бити буруутгах. Та өөрөө ч гэсэндээ ямар ч мэдээлэлгүй байсан. Харин одоо энэ бүхнийг мэдэж авсныхаа дараа тий бид нар одоо хүүхдүүдтэй яаж туслах уу? Яаж энэ донтолтыг эдгэх үү? Яаж энэс хүүхдүүдэд гаргах уу гэдгээ судалж одоо мэдэх хэрэгтэй. За би одоо ингээд хүүхэд гар утасны видео тоглоомд донтсон байгааг яаж мэдэх вэ? Эдгээр шинж тэмдэг илэрх юм бол таны хүүхэд видео тоглоом гар утасны хамааралтай донтолттой болсон байна гэж ойлгож болно гэдгийг одоо шинж тэмдгүүдийг хэлье. Зарим нь болохоор өсвөр насны хүүхдүүдэд хамааралтай юм шинж тэмдэг байгаа. Яа гэвэл энэ нэг видео тоглоом гэдэг чинь хамгийн их бас өсвөр насны хүүхдүүд маш их тоглодог. Тэгээд дээрэс нь өсвөр насны хүүхдүүдэд асуудал нь хамгийн их мэдрэгддэг. Өсвөр насны хүүхдүүдийн амьдралд нь хамгийн их нөлөөлдөг. Яа гэвэл бидний хүүхдүүд бүр жоохон багтаа те одоо хариуцлага арай бага үрж байгаа шүү дээ. Гэр орны ажил, хоол унд одоо сурлага мурлаг гэх гэрийн даалгавар өөрийнхөө сургуультай явах тийм бие даасан тийм хариуцлага харьцангуй бага учраас дээрэс нь биднээс илүү их хамааралтай байгаа учраас одоо бид нар гар утсыг хураагаад авлаа гэхэд хүүхэд яаж чадахгүй. Өсвөр насны хүүхдүүд болоод бидний хүүхдүүд өсвөр наснд очих нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ хизээний цагт өсвөр насны хүүхд болно. Хизээний цагт илүү их бие даасан болно. Хизээний цагт өөрийн гэсэн гар утастай, өөрийн гэсэн компьютертэй, өөрийн гэсэн найз нөхөдтэй болно. Тэгээд тэр найз нөхөдтэйгөө бие даагаад уулзаад явдаг болно. Тийм болохоор бид нар энэ одоо өсвөр насны хүүхдүүдийн шинж тэмдгийг нь бас урьдчилан мэдэж авсан байх хэрэгтэй гэж үзээд би бас эдгээрийг нь хамт танилцуулчих гэж бодлоо. Хэдийгээр одоо миний одоо үзэгч сонсогчдын ихэнх нь бүр бага насны хүүхдүүдийн аав ээж байдаг боловч өсвөр насных нь одоо шинж тэмдгүүдийг бас мэдэж авч байгаа хэрэгтэй. За хамгийн ихний шинж тэмдэг нь үргэлж тоглоомныхоо тухай боддог, ярьдаг, асуудаг. Тэ эсвэл одоо бас яг одоо энэ болохоор бас дэлгэцэн ингээ хамааралтай ингээ хүүхэлдэйн кинонд донтцсон хүүхдүүдэд яг адилхан тохиолддог шинж тэмдэг. Одоо над руу бас ингээ зөвлөгөө авах гээд ярьж байгаа ээжүүдийн хамгийн их асуудаг асуулах гоо. Одоо манай хүүхд ингээл байнга л ээжээ зурагт үзээ, ээжээ утсаа өгч, ээжээ YouTube үзээ, ээжээ юм үзээ, тийм юм үзээ гэл ингээл ээжээ би одоо үзэж болох уу гэл ажлаас ороод ирэхэд ээжээ утсаа өгч өгөх үү гэл би хизээ үзэж болох уу, хизээ одоо зурагт тасаж болох уу гэл байнга л энэ талаар асуувал байнга л энэ талаар ингээд бодоод ах юм. Унтахтаа би маргааш үзэж болох уу гэл өглөөс сэрэнгуутаа би өнөөдөр үзэж болох уу, одоо үзэж болох уу гэл асуугаад ах юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд донтолтын ихний шинж тэмдэг. Байнга асууж, байнга энэ талаараа бодох. За дараагийнх нь болохоор арай том болцсон өсвөр насны хүүхдүүдэд хамааралтай шинж тэмдэг нь болохоор
наа тоглоом чи одоо хитэрж байна. Чиний ингээд амьдрал чинь нөлөөлөд байна. Чи бүр эндээ ингээд онцсон юм шиг байна. Одоо болио гэд ингээд аав ээж шаардлага тавиад эхлэхээр тоглоомоо өмөрж эхэлдэг. Үгүй шүү дээ. Би энэгээр чи ингээд дамжуулаад би ингээд код бичгийг сураад байдаг байхгүй. Би ингээд програм бичгийг сураад байгаамаа. Эсвэл би эний чи ингээд ийм стратеги ач холбогдолтой ийм одоо сэтгэн бодох чадварт маань нөлөөлдөг. Би ингээд маш хурдан сэтгэж сурдаг. Би асуудал шийдвэрлэх чадварыг ингээд сурж авдаг. Эн чинь миний ингээд танин мэдгүй ач холбогдолтой тоглоом гэдэг ч юм уу ингээд ингэж миний сэтгэн бодох чадвар сайнаар нөлөөлж байгаа гэж тоглоомоо ингээд өмөрч эхлэх юм бол энэ нь бас донтолтын шинж тэмдэг байдаг байна. Дараагийнх нь худлаа ярих, амсандаа хүрэхгүй байх шинж тэмдэг илэрхий юм бол бас ингээд эцэг гэхээгээ унтцсны дараа шүнжэнгөө тоглолцсон байгаа нь мэдэгдэх юм бол одоо жишээ тэ юу яахгүй хичээлээ хийгээгүй ээжж хичээлээ хийцэн гэж тоглоомоо тоглох. Эсвэл нэг цаг тоглоно гэчээд одоо нэг цагийн дараа ингээд болж чадахгүй 2 3 4 цаг тоглолцсон байх. Эсвэл ингээд аав ээжигээ унтж хахад нууцаар тоглоомоо тоглолцсон байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар яах эсвэл ингээд те би ингээд юу яаж гин одоо би даалта хийж гин хичээлээ хийж гин гэж одоо компьютер утсаа ашиглаж байгаа юм шиг царайлж байгаа тоглоомоо тоглох. Эсвэл би найзындаа очиж хамт одоо багийн ажил хийн, багийн бие даалта хийн гэсэн мөртлөө худлаагаасаа найзындаа очиж компьютер тоглолцсон байх ч юм уу. Тиймэрхүү байдал худлаа ярих амлсандаа хүрэхгүй байх. Тиймэрхүү тохиолдлууд илэрх юм бол энэ бас донтолт үүссэн байна. Аль хэдийн донтцсон байна гэдэг шинж тэмдэг байх нэ. За дараагийн шинж тэмдэг нь болохоор өөрийгөө хит тусгаарлах гинэ. Өмнө нь ингээ гэр бүлтэйгээ хамт байх, хамт цагийг өнгөрүүлэх хүсдэг байсан бол одоо болох хамтдаа эмээ өвөгийн дочиг ихт нь үгүй би гэртээ үлдчихье. Найзуудтайгаа өмнө нь ингээ хамт тоглоод сагсмахс тоглодог, гадуур гардаг байсан бол дандаа гэртээ байхыг илүүд үзэх. Өөрийгөө тусгаарлах, өрөөндөө ганцаараа байхыг эсвэл ингээ утсаа үзээд хинтээ ч ярихгүй байхыг илүүд үзээд ах юм бол энэ бас донтолт үүссэн байхын шинж тэмдэг байдаг байх нэ. За дараагийнх нь болохоор одоо хийх ёстой ажлуудаа ингээд хийх ёстойгоо мэдсээр явж ингээд тоглоомоо болж чадахгүй ингээд тоглоод тэр бүх юма хойш нь тавьсан байх. Одоо гэрийн даалгавраа хийгээгүй, гэрээ цэвэрлээрэй гэсэн чинь цэвэрлээгүй, хоолоо хийгээрэй гэсэн чинь хоолоо хийгээгүй, юу аахгүй одоо шалгалт малгалтанда муу авцсан байд юм уу, сурлагын ингээд муутцсан, би даалта хийгээгүй гэх мэт байдлаар хичээлээ таслаа тоглолцсон. Гэх мэт байдлаар ингээд тэр нь өөрийнх нь одоо хариуцж авсан ажлуудад нь өөрийнх нь хариуцах ёстой зүйлсүүдэд нөлөөлөд тэр өөрийнхөө хариуцлагыг үүрхгүйгээр ингээд одоо тоглоомоо тоглоод болж чадахгүй суудсан байх юм бол энэ нь бас донтолт үүссэн байгаагийн шинж байх нэ. Дараагийнх нь болохоор асуудлаасаа зүгтах гэж тоглох. Яад гэхээр энэ нь шүү дээ тий одоо хүүхэд ингээд дэлгэцийн хамгаалалд орсон видео тоглоом донтцсон байх тусмаа юу яадаг. Энэ ингээ амьдралд нь асуудлыг авчирж идэг. Одоо хичээл нь овоорцсон, гэрийн даалгаврууд нь овоорцсон гэдэг ч юм уу. Эсвэл ингээд одоо найз нөхдөдгүй болцсон. Эсвэл аав ээжтэйгээ юм харилцааны асуудал маргаантай болцсон. Одоо ингээл чи наадхаа болохгүй эн чи ингээд инглээ гэдэг ингээл аав ээж намайг ойлгохгүй байна. Гэх мэт ийм одоо асуудлуудтай. Тэр асуудлуудаа ингээд мэдрэхгүй тулд одоо тэр асуудлуудаа шийдэхгүйгээр юу аахгүй тэр асуудлуудаа мэдрэхгүй тул тэр асуудлаасаа зүхтаахын тулд ингээд тэр мэдрэмжийг мэдрэхгүй тулд тоглоом тоглох. Эсвэл дээрэс нь ингээд аль хэдийн ингээд тоглоом тоглоод тархинд нь хэмжээний допамин давар ялгарсан бол допамин давар гэдэг чинь өөрөө заавал ийм одоо сэтгэлийн өвдөлтийг араасаа дагуулж идэг. Ийм их хэмжээний допамин давар ялгарсан бол төдий хэмжээний ийм сэтгэлийн ийм тав тухгүй сэтгэлийн ийм хоосон үлсэглэн ийм одоо ямар нэгэн зүйл дутуу ийм шаналнтай мэдрэмжийг ингэж заавал араас нь мэдэрж идэх юм байна л та. Тэр шаналнтай мэдрэмжээ ингэж одоо тисэж чадахгүй тэрнээсээ зүгтаахын тулд дахиад тоглох. За тэр одоо шинж тэмдэг байдаг бахан. Тэгээд дээрэс нь хэдэн цаг хэдэн өдөр тоглосон ч хичнээн удаан тоглосон ч сэтгэл нь ханахгүй. 10 цаг дараалж тоглосон байсан ч сэтгэл нь ханахгүй болж чадахгүй. Би дөнгөж сая тоглож штэ гэдэг ч юм уу те. Би ерөөсөө удаагүй штэ гэ те. Бүр 4-5 цаг суучаад жоохон тоглосон штэ гэд ингээд ерөөсөө сэтгэл нь ханахгүй байх юм бол энэ бас донтолт үүсцнийг шинж тэмдэг байдаг байх нэ. Тэгээд дээрэс нь одоо
бид нар яагаад ер нь ингээ хүүхдүүдтэй энэ Roblox ч юм уу видео тоглоомуудыг үзхийг тоглохыг зөвшөөрөөд байдгийг яагаад бид нар ингээ хүүхдүүдэд YouTube үзээд YouTuber ингээд одоо shorts ч юм уу янз бүрийн юм үзхийг зөвшөөрөөд байт юм бэ гэхээр надаас ингээ зөвлөгөө авч байгаа аав ээжүүдийн одоо ээжүүдийн л гэж хэлээ та аавууд бараг л байхгүй ээжүүдийн хамгийн эхэлж байгаа зүйл нь юу байдаг вэ гэхээр би ингээд үеийнхээ хүүхдүүдээс хоцорчгүй дээ. Үеийнхээ хүүхдүүдийн мэдж байгаа, ярьж байгаа зүйлсүүдийг ингээд мэдгүй, найзгүй болоод үлдчихвээ дээ гэж айсандаа хүүхдүүдээ би ингээд найзтай байгаасаа ингээд хүүхдүүдийн ярьж байгаа зүйлсүүд ярианы сэдвүүд ингээд оролцож чаддаг байгаасаа гэж бодоод би эдгээр зүйлсүүдийг тоглоулаад байт юм аа. Үеийнхээ хүүхдүүдтэй битгий хоцроосоо гэж хүссэндээ гэдэг аахгүй юу. А би бол эсэргээрээ энэ бүхэн те ямар зан авирын ямар одоо тархинд нь те танин мэдгүй энэ тархины энэ хөгжилд нь яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг ингээд судлаад мэдсэн хүний хувьд би бол хүүхдүүдээ ингээд ийм тоглодог ийм YouTube үздэг хүүхдүүдээс холхон байгаасаа гэж хүснэ. Яагаад гэвэл YouTube дээр хүүхдүүд ерөөс дандаа олиггүй юм үздэг байхгүй юу? Янз бүрийн ийм хүчирхийлэлтэй эсвэл ямар ч утгагүй ийм тэнийг юмнууд үздэг байхгүй юу? Эсвэл энэ Roblox дээр те ямар ч утгагүй тэнийг юм тоглодог байхгүй юу хүүхдүүд. Тэр нь ингээ ерөөсөө хүүхдүүдэд ямар ч танин мэдхүү одоо ёс зүй сэтгэн бодох эсвэл одоо ингээд одоо хүнийг хүндлэгч гэдэг юм уу ингээд ямар ч ач холбогдол байхгүй харин ч бүр ингээ хүүхдүүдийг уруу татсан янз бүрийн муухай хүчирхийллүүдийг ингэж зааж өгч идэг. Одоо бусадтайгаа муухай харьцах ч байт юм уу те. Тиймэрхүү юм зааж өгч идэг. Тэ дээрэс нь ингээд хүүхэд ингээд их хэмжээний допамин давар авах тусмаа ингээд энгийн өдөр тутмын амьдралд нь ингээд шууд нөлөөлж идэг. Өмнө нь ингээд одоо зүгээр байдаг байсан асуудлуудыг стрессийг даах чадвар нь улам мууддаг гэх юм уу. Одоо өмнө нь ингээд юу яалаа ямар нэг юм их чадахгүй байлаа. Одоо чинь модон тоглоом өрөөд тоглож исэн чинь тэр нь нурлаа. Тэгэнгუთ тэрийг ингээд нурчлаа гэдэг ингээд ямар ч стресстгүйгээр буцаагаад үрдэг байсан бол тэр стрессийг даах чадвар нь ингээд тэр допамин давраас болоод ингээд улам муудаад байгаа учраас тоглоом нь нурсны дараа ингээд бүр амар уур нь хүрээл амар стресстэй уйлаал чарлаал тэрийг ингээд улам шидэж мэдэх ч юм уу. Одоо би зөв жишээл болгож ярьж л та. Өмнө нь их стресстгүй байсан юмдаа улам их стресстэй тэр нэг бухимдал тэр нэг одоо бухимдал тэр нэг стресс бухимдал гэдэг юм ингээд даах чадвар нь улам мууддаг. Stress tolerance муудна гэж хэлээд байна л та. Байна. Тэгээ дээрэс нь ингээд тэр хүүхдүүд чинь яг тэр тоглоомн дээр болж байгаа үйл явдал болон жинхэнэ ингээд амьдрал хоёрыг хооронд нь одоохондоо ингээд ялгах чадвар нь арай хөгжөөгүй байдаг. Логик тархи нь хөгжөөгүй жоохон байгаа учраас ингээд тоглоомн дээр болж байгаа зүйл яг бодит амьдрал юм шиг өөрийнх нь даалт хумсарт ингэж хурж мэдрэгдэнэ. Тэгж ингэж одоо санагдана. Жишээ нь одоо над дээр ингээ бүр жинхнээсээ яг зөвлөгөө авсан ээж ингэж хэлж байгаа хгүй ингээд яг энэ бол ингээд Монгол хүүхэд ингээд надаас зөвлөгөө аваад ингээ асууж байгаа асуулт хгүй ингээд манай хүүхэд үзэж байгаа хүүхэлтэйгээ ингээд жинхэнэ биш гэдгийг ингээ сайн ялгахгүй байгаад байгаамаа. Одоо жишээ нь ингээ сүулт яасан ч гэлээд ингээ өмнө хөө болохгүй шүү аюултай шүү гэд хэлсэн чинь зүгээр штэ. Одоо нэг үздэг хүүхэлтэй нэг юм авардаг онгоц монгоцтой хүүхэлтэй үздэг юм байна л да. Би тэрийнх нь нэрийг нь мартчихж. Тэрний одоо тэр нэг юм авардаг онгоц намайг ирээд аварч штэ гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэг ингээд дээрэс нь бас нэг юм одоо сошиал медиа дээр яваадсандаа хүүхдээ ингээд супер батрын хувцас аваад өгсөн чи өөрийгөө ингээд жинхэнэ супер батар гэж бодоод ингээд өндрөөс өсөрцөн ч гэлүү нэг тийм юм мэдээл яваадсан шүү дээ. Хүүхд чинь ингээд үзэж байгаа юм аа. Бодит амьдрал хоорондоо ингээд ялгагдахгүй логик тархи нь хөгжөөгүй. Бид нар өөрсдөө санаад хүүхд энийг ингээд одоо болохгүйг нь мэдж байгаа гэж бодоод ингээд тэр юмуудыг үзүүлээ тэр юмуудыг ингээд өгчөж байгаа байхгүй. Гэтэл хүүхд чинь тэрийг ялгахгүй. Тэр бүхнийг ингээд жинхэнэ гэж хүлээж авч байгаа учраас тийм аимшигтай одоо юм хүчирхийлэлтэй ч юм уу янз бүрийн тийм утгагүй тэнэг ийм одоо ямар ч утгагүй тийм сонин бичлгүүдийг те нөгөө нэг юм янз бүрийн нөгөө матартай бананан хүн кофе охин гэдэг нэг тийм утгагүй AI-аар хийсэн тиймэрхүү бичлгүүд байдаг шүү дээ. Brain rot, Italian brain rot мод. Тиймэрхүү юмудыг ерөөсөө үзүүлээд хэрэггүй. Тэр чинь ингээ хүүхэд чинь яг бага наснда ялангуяа эхний 10 жилдээ
эргэн тойрныхоо бүх үзэж харж байгаа сонсож байгаа хүний хэлсэн үг одоо уншиж байгаа ном хүүхэлдэйн кинонд ингээ ховстуулаад тэр бүхнээг ингээд тэр бүхнээр өөрөө өөрийгөө ингээ хэлбэржүүлээд байж байгаа байхгүй яг ингээд юм баримлын шавар шиг тэгээд нэг хүүхэлдэйн дээр нэг амар юм үзчих юм бол яг өөрөө тийм болоод тэрийг ингээд өөртөө уусгачдаг өөрөө тийм болоод хувирчдаг гэсэн үг ховстуулчдаг ховстуулна гэдэг чинь одоо юу юм бэ гэхээр ховс гэдэг чинь нэг тийм аягүй хүчтэй юм аа штэ тий хүнийг ингээ ховстоод за чи одоо ингээд нэрээ мартцсан чи нэрээ мэддэггүй шүүгээ ховсчих юм бол тэр хүн ингээд үнэхээр хичээгээд чи ингээд өөрөө өөрийнхөө нэрийг сандахгүй гэж аахгүй юу тэр чинь ховс гэдэг юм чи тийм хүчтэй байдаг тэгмээд эхний 10 жилдээ хүүхэд ингээд эргэн тойрныхоо бүх зүйлээр ховстуулаад байж байгаа учраас аль болох сайн сайхан юм үзүүлэх аль болох сайн сайхан юм унших сайн сайхан үгийг хэлэх хэрэгтэй байдаг. Тэр нь ингээд эхний хэдхэн жилдээ ингээд хичээчих хэрэгтэй байдаг. Тэгж чадах юм бол бидний хүүхд тэргүй бие даана. Тэргүй ингээд өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явах цаг нь ирнэ. Тэр үед нь ингээд одоо интернет орчин дээр юу одоо аюул занал юу байдгийг тэр бүхнийг ингээд урьдчилаад анхааруулсан тий логик тарих нь хамаагүй ингээд өндөр хөгжсөн байгаа үед нь ингээд гар утсан интернетийн видео тоглоом гэдэг юмтай танилцуулах юм бол арай дээр хүлээж авна. Яад гэвэл энэ чинь бидрийг жоохон бахад энэ утасны энэ видео тоглоом энэ одоо ютубер үзэж байгаа кинонууд чинь шал өөр байсан байхгүй юу? Ийм одоо байнгын ингээ гар дор бэлэн байж идэггүйсэн байхгүй юу? Бид нар чинь ингээл яг тодорхой цагт те орой 5 цаг 30 минутанд нэг 30 минут хүүхэлтэй үзэл тэгэл тэр хүүхэлтэй дахиж гарахгүй нөхөж үзнэ гэсэн юм байхгүй интернет ютубер ингээд Netflix-ээр хүссэн үедээ хүссэн юм үзнэ гэсэн юм байхгүй. Тэгээ дээрэс нь тэр хүүхэлтэй нөөц чинь тийм амар тийм одоо донтуулчмаар тийм хийц загвартаач ай дуутаач байгаагүй. Одоо харин хүүхдүүдийн ингээд хизээч хүссэн цагтаа тэрийг ингээд тоглож болно. Хизээ хүссэн цагтаа тэр юмаа үзэж болно. Тэгээ ядж яхад тэр нь ингээд маш их тийм донтуулах ай дуу дүүс өнгийг ингээ ашиглаад хийсэн учраас хүүхэд тэр бүхнээс ингээ татгалзаж чадахгүй хэмжээнд тийм одоо хэмжээнд байгаа учраас бидний бага наснд байсан хүүхэлтэй өнөөдөр бидний хүүхдүүдийн үсэж байгаа хүүхэлтэй хоёр тоглож байгаа видео тоглоом шал өөр хоорондоо ялгаатай хамаагүй тийм одоо илүү их өндөр хөгжсөн илүү яаж мөнгө олох уу гэдгийг компаниуд мэдсэн байгаа учраас бид нэр болгоомжтой байх хэрэгтэй хүүхдүүд аль болох хамгаалж явах хэрэгтэй байна. Бид нар илүү одоо сонор сэрэмжтэй байх энэ талаар маш сайн судалж мэддэг байх хэрэгтэй байна. Тэгээ хэрвээ та бүхэн ингэж одоо хүүхдүүдээ энэ аль хэдийн дэлгэцийн амралт орсон юм байна гэж үзэж явах юм бол одоо надаас зөвлөгөө авч болно. Миний дэлгэцийн амралтын тухай сургалтуудыг авч болно. Тэгэд бас миний одоо Instagram дээр оруулсан байгаа өмнө ингээд reel мэдээллүүдийг үзэж болно. Тийм байна. Тэгэд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээ та юу хэрэгтэй мэдээллийг хүргэж чадсан гэж итгэлтэй байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.